Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 48 дахь бичлэг эхэлж байна. Өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр Монгол загвар өмсөгчдийг зар сурталчилгаанд ажиллуулж байдаг байгууллага хамт олонд баярлмаар байна. Яагаад вэ гэхээр Монгол эмэгтэй хүний хувьд, Монгол хүний хувьд ч гэсэн одоо миний санахад л бага байхад бол ерөнхийдөө гадаад бүтээгдэхүүнийг дандаа гадны тийм зурагтай одоо шар үстэй, синхронүүдтэй юу ч гэдгийг над шиг харагддаггүй хүмүүс зар сурталчилгаанд ихэнхдээ тийм дүрс байдаг байсан. Одоо бол наад захын дэлгүүрлөө орлоо. Манай Монгол эмэгтэйчүүд, Монгол загвар өмсөгчүүд, Монгол сайхан залуучууд Монгол загвар өмсөгчдөө зар сурталчилгаанд тоглуулад ингэ явдаг болчих. Тэгээд зар сурталчилгаагаа ч гэсэн хийхдээ Монгол одоо соёл онцлогдсон тааруулаад гоё хийдэг ч юм уу те. Саяхан би Instagram дээр бас ярьж ирсэн. Яагаад вэ гэхээр одоо Twitter дээр ярьж ирсэн. Жиргэн дээр юу одоо Voice of Mongolia буюу Монголын дуу хоолой тэр нэвтрүүлгийн завсарлагаанаар гарч байгаа завсарлагаанууд одоо зар сурталчилгаанууд бүгд их гоё тийм үү хөгжилтэй өөдрөг тэгээд дээрээс нь чанартай тэгээ Монгол ийм гоё чанартай зар сурталчилгаа байхад би үзэхэд бас гоё байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь энэ маань хүүхдүүдэд ч гэсэн харахад өөртөө адилхан хүмүүс одоо хүүхдүүд чинь ер нь хүмүүс чинь эргэн тойрноос л одоо урам зориг аавж ямар нэгэн санаа сэтлийг авдаг. Тэгэхээр энэ зар сурталчилгаан дээр ч гэсэн ийш тийшээгээ харахад гудамжаар явж байхад дэлгүүр дотор байхад хаана л бол хаана замдаа зар сурталчилгаанууд байдаг. Тэгээд энэ дээр Монгол хүмүүсийг Монгол загвар өмсөгчтэй Монгол зар сурталчилгаа тавьдаг байгууллага аж ахуй нэгжүүд хүмүүс тэднэрт би баярлаж талархаж байна. Яагаад вэ гэхээр одоо зарим улс орнуудад бол энэ бол маш том асуудал байдаг. Тэднэрт одоо өөртөө итгэх итгэл үнэмшил нь Монгол одоо өөртөө ижилхэн хүн дүр төрхтэй хүнийг ямар нэгэн манлайллын юм уу тийм одоо нөхцөл байдалд хараагүй үгээс одоо үлгэр жишээгээ өөрийгөө үнэлэг үнэлэмж нь тодорхой хэмжээгээр бага гарч ирдэг ч юм уу тийм байдаг байгаа. Тэгээд энэ бичлэгийг би өөрөө хийж хахад ч гэсэн өөртөө итгэх итгэл маань өдөр болгон гоё ингэж нэмэгдэж ирч хүчтэй болдог. Тэгээд би бол мэдээжээр загвар өмсөгч бол биш. Гэхдээ энэ бичлэгийг үзээ сууж байгаа хэн нэгэн хүнд ч гэсэн та нар хэрвээ хүсэх юм бол хичээх юм бол өөрийнхөө зарсан одоо зорилгондоо өдөр болгон шамдаж хичээн ажиллах юм бол хийж үр дүнд хүрэхин шүү гэж одоо тийм уран зоригийг л өгөхийг хүсэж байна да. За ямар ч байсан 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай. Миний сувгийг YouTube дээр захиалж аваарай. Баярлалаа.